нууттай Бразил самар тавьчихаар хин ч идэгдэггүй байхгүй юу. Тэгээд иймэрхүү маягаар жоохон амтлаад тавьчихаар манай гэрийнхэн өдөрт 2-ыг идэх ёстойгоо яг сайн идээд идэх байхгүй юу. Бүтэн хасар вайн хэрэглэхийн оронд ийм хагасыг талыг хэрэглэнэ. Ягаад тэгэхээр чихрийн хэмжээг нь багасгахын тулд би ямар шоколад авсан бэ гэхээр 90% какаотой. Ер нь какао нь өндөр байх тусмаа агуулгадах сахарын хэмжээ нь багасдаг. Одоо энэ дээр байна л да. 100 граммд 7 грамм сахар гэж. UK-д газрын хөрс нь ер нь селен багтай гэж үздэг. Селен гэдэг нь болохоор нөгөө уйлах системд байдаг нэг уйлах системийн нэг юу байхгүй юу? Элемент. Тэгээд энэ хөрсөнд байдаг. Тэгээд бид нар тэрийг одоо ногоо, жимс ер нь хөрсөнд юу байна? Тэр хөрсөнд байгаа юм бол ургамал ногоо бид нар идж байгаа хүнсэнд орж ирж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэрийн мал амтан бас идж байгаа. Тэгээд мах ургамал ногоо бидний хэрглэж байгаа хүнсэнд селен агуулгдсан байдаг. Гэтэл хөрсөндөө селен багтаа байх юм бол дагаад ер нь селен бид нөгөө авах ёстой тэр хэмжээг авч чаддгүй. Тэгээ селен багтах юм бол яадаг вэ гэхээр бамбай булчирхаан үйл ажиллагаанд доголдол үүсдэг. Гэтэл нөгөөх нь хөрсөндөө байхгүй болохоор бид хангалттай хэмжээгээр авч чаддгүй. Гэтэл Brazil nuts гэдэг энэ самар, том самар шүү дээ. Энэ самраас өдөрт 2хан ширхэг гэгэдэгтэл өдөрт авах ёстой селенийг авч чадж байгаа. Тэгэхээр бид нөгөө дутуу юмаа нэмэлтээр аваад нөхдөг те. Яг тэрэн шиг энэ хүнсээр ингээд дамжуулж авах хамгийн гоё арга нь энэ Brazil самар гэдэг байхгүй юу. Тэгэхээр Brazil самраа ингээд гоё амт оруулахдаа гэхдээ чихрийг нь бага байлгах үүднээс 90% та какао шоколад аваад тэгээд хасар вайна жижигхэн хэмжээтэйг аваад тал хасар вайнд ингээд хийчихээр эндээс одоо өдөрт 2-ыг би гэр бүлийнхэндээ өгөхөд бас дуртай чихэртэй амттны оронд ингээд өчөөд бас ач холбогдолтой амттан өгчих гэдэг байхгүй. Эрүүл мэндэ бодолцсон тэгсэн мөртлөө чихэрлэг амттай эрүүл амттангийн жоруудыг хаанаас олох вэ гэхээр миний сахаргүй амттан гэдэг ном байгаа шүү. Энэ ном маань Энтер номын дэлгүүрт худалдаалагдаж байгаа.